За бичлэг эхлүүлчихье. За одоо барилгын зургийн огтлол хийх гэж байна. Огтлол хийхин тулд бид нар шинээр нэг layer нэмчихье. За layer нэмээд тэрнийг section гэд нэрлэчихье. За ер нь огтлыг англиар бол ингэж нэрлэх юм байлаа. Тэгэхээр section гэд нэрлэчихье. За статус энэ рүү орлоо. За одоо бид нар хамгийн эхлээд огтлоо яг хаагуур хийх вэ гэдгийг тэмдэглэн. За огтлоо хаагуур хийх вэ гэж тэмдэглэж байгаа тэр шугаман зурхийнхаа өмнө огтлыг бол та нар өөрснөө одоо хэрвээ курсын төсөл диплом эднэр бол багштайгаа ярьж тохирсон байх ёстой тийм үү? За үүнийхээ үр дүнд бол бид нар бол яах вэ гэхээр яг хаагуур огтолж ямар төхөөрөмж, ямар өрөө, ямар юуг харуулах вэ гэдгийг бол яг нь ойлгож шийдсэн байх хэрэгтэй байна. За миний хувьд бол огтлыг бол яаж хийх вэ гэхээр энэ өрөөг огтлоод, дараад нь энэ өрөөг огтлоод, ноолыг харуулад, дараад нь ингэ доош яваад энэ ширээнүүдийг харуул дуусгая гэж байна. За ингээд удирдлагчтайгаа шийдсэний дараа одоо би яг AutoCAD-аар яаж хийх загварыг нь хэлье. За бүгдээрээ лайн сонгоё. За лайн сонгож аваад яг энэгээр огтлох юм шүү гэдэг бид нар бол яг шугамаа явуулнаа. За шугам ингээд явлаа. За шугам яваад за энэ дээр ирээд доошоо явлаа. Доошоо явахдаа яг ихц байх ёстой шугам. За энд ирээд явлаа. За энэ огтлол дээр аль болохоор тоног төхөөрөмжийг дайруулахгүй байх хэрэгтэй. Тоног төхөөрөмжийг дайрах юм бол тэр тоног төхөөрөмж чинь бүтэн огтлолоор чамд одоо зүсэгдэж харагдах хэрэгтэй болно гэсэн. Тэгэхээр бид нар зүсэлт хийх тэр аргачлалдаа тоног төхөөрөмжийг дайрахгүй бол бид нар яа гэсэн үг вэ? Заавал огтлол хийгээд байх шаардлага байна. За би хаалгыг шилжүүлээд байсан түрүү энэ хаалга дайрах гэдэгсэн учраас би бол яг нь шилжүүлж хөдөлгөж байсан байх нь. За тэгээд бас ихц босоо шугам татлаа. За тэгээд ийш нь явуулаад энийг дайрлаа. За бас болж игэл хаалга цонх дайрахгүй байх хэрэгтэй. За энэ цонхноос зайлуулъя. Ингээд. За шугамч нь хэрвээ хазгаа мөрөө янз бүр болцсон бол энэ дээр нь татад тэгшилж барьж болно. За миний шугам бол хазгаа мөрөө нэг гайгүй юм шиг байна. Ингээд үлдээчи. За ингээд би бол яах нь энэ шугамаа итгэжүүлж агаад өнгөө сольж. За ямар өнгөтэй болгох вэ гэхээр би шар өнгөтэй болгоч. Тэгэхээр аль болохоор цайвар өнгө юм уу шаргал өнгөнүүд сонгочвол энэ шугам бол одоо бид нэр харахад хэрэгтэй сүүлдээ хэрэггүй шугам байна. Тийм учраас шар өнгөтэй болголоо. За тэгээд яах нь энтер дарчи энэгээр шар харагдчихэв тийм үү. За тэгээд бид нар нэг юм хийх ёстой. Бид нар яг хаашаа хар зогсох вэ? Чиглэлээ ерөнхийд нь эхлээд мартахгүй тулд энэ дээр нэг юм сум хэлбэрээр зурчих. За энийгэж бас шар өнгөтэй болгоод сольчих. За тэгвэл одоо бид нар яг энэ шар шугамаар огтлоо хийх гэж байна гэсэн үг. Гэхдээ дээшээ харах юм байна. Ойлгомжтой тийм ээ. За энийг бол удирдлагчтайгаа яриад шийдсэний дараа. За одоо хамгийн чухал командын хэсэг эхлэх гээ. Самбарт анхаар. Хамгийн чухал хэсэг эхлэх гээ. За яах ёстой вэ гэхээр нэгдүгээр бид нар X line аавна. За энэ construction line уу энэ X line. За энэ line болохоор маш чухал шугам нь юу гэхээр шугам биш энэ шулуун. Шулуун гэдэг маань шугамаас юугаараа өргөлээ? Хязгааргүй үргэлжилсэн эхлэл төгсгөл байхгүй. Тийм хэрчмийг бол бид нар шулуун гэнэ. За энэ шулуун X line-ыг авлаа. За авчаад энэ дээр нэг сонголтыг хийх ёстой. Тэр нь босоо хэвтэй гэдэг сонголтыг бол өгөх ёстой юм. За бид нар эхний ээлжинд энэ шугам хэвтэй байлгая. За хэвтэй гэхээр англиар horizontal, vertical гэдэг хоёр үг хэрэгтэй. За эхний
загвар нь бол хэвтэй гэсэн учраас horizontal гэдгийн эхний үг H. H сонгоод enter дарлаа. Одоо энэ хязгааргүй шулуун шугам болцсон байгаас харж байна уу? За энийг барилгынхаа нэг доор барилга руугаа орохгүйгээр нэг жоохон зайтай нэг байрал болчихъя. Тэгэд enter дараад энэ байрлцсан уу? За энэ хязгааргүй шугамаа offset хий. За offset хийж доор нь байрлуулах гэж байгаа шалтгаан нь за миний одоо энэ шугам бол таасны доотлын шугам гэсэн. Тэгвэл доор нь шалан хэр зайтай болох вэ? Барилгын өндөр одоо гарах гэдэг гэсэн үг барилгын өндөр. За ерөнхийдөө энэ өөрөө бол нэг 240 270 мал хэд байд юм байх. Үйлдвэрлэлийн барилга бол энэ барилгаас шал өөр. За тэгэхээр хамгийн өндөртөө үйлдвэрлэлийн барилга бол 6 м байдаг. Тэгээд 5 3 гэсэн хэмжээс үүдтэй. За би 4 м-тэй барилга гэж бодож үзье. Тэгвэл энэ offset-таа би 4000-ыг оруулчихъя. Тийм ээ? За тэгээд доош нь байрлуулчих. За энэ барилгын өндөр 4000 гарахад юусоо ийм хэмжээс гарч. 4 м-ийн өндөртэй гэсэн үг шүү, тийм үү? За дараад нь ахаад X line авъя. За X line авахдаа энэ удаа V буюу vertical гэдгийг хий. Enter дарлаа. Босоо болчлоо тийм үү? За энэгээр эхний ээлж нь зөвхөн хануудаар тэмдэглэж байгаа. Ханууд. Одоо бид нар шар шугамыг тасралтгүй дээж хасаад ингэж дагаж явна. Энэ шар шугамаар дагаж явхад хан таацал юм бол тэмдэглэл гэсэн үг. Энэ босоо шугамаараа. За жишээ үзүүлье. Эхлээд энэ дээр тэмдэглэе. За доошоо босоо шугам гарцсан байгааз дараад нь энэ ханны нөгөө талын шугамыг нь тэмдэглэе. Босоо шугам гарсан байна тийм үү? За шар шугамаа дагаад явсан чи хан хөрөхгүй доошоо эргэлээ. Энэ дээр хан таарсан. Тэгвэл бас тэмдэглэл гэсэн үг. Ахаад энд хан таарсан энэ хоёр давхар нэг дор таарч байгаа учраас тэмдэглэхгүй. Ийшээ эргээд явлаа. Энэ хан таарсан тэмдэглэе. Энэ хан таарлаа тэмдэглэе. Шар шугам ахаад энд хан таарлаа. Ахаад бол яах нь вэ? Энд хан таарлаа. Энэ чагт болсон үед нь тэмдэглээд явах хэрэгтэй. Энд хан таарлаа. За ингээд энэ доошоо яваад өглөө. Доошоо явсан энд хан таарлаа тэмдэглэлээ. Тэгээ яах нь вэ? Хажуу тийшээ яваад эхэлсэн энд хан таарлаа. Ахаад хамгийн гадна талын хан таарлаа. Тэмдэглэлээ. За би бүх хануудаа тэмдэглээд дуусгачих. За тэгвэл энтерээр энийг дуусгая. За дуусгасны дараа бид нар юу харах ёстой вэ гэхээр за үндсэн ханууд бүгд байна уу гэдгээ нэг нягтлцсны дараа trim command аваад зөвхөн энэ хэсгээ идэвхжүүлнэ. Идэвхжүүл дуусгаад за дээдлийг нь тайрлаа. За одоо дэше барилгатай ямар ч холбоогүй болчлоо тийм үү? Ахаад энийг нь trim хийлээ. Энд trim хийлээ. Trim дуусглаа. Одоо миний энэ зурсан зураг юу гэсэн үг вэ гэхээр шал таар хоёр энэгээр явна. Тэрэн дээр байх яг энэ шар шугамдаар таарсан бүх хануудыг тэмдэглэжлээ гэсэн. Бүх хануудыг тэмдэглэж. Боломжтой тийм ээ? За дараагийн ээлжинд одоо энэ удаа шар шугамаа ахиж бас vertical line-аа сонгож аваад X line-аараа vertical line V тавиад enter дарчин тийм үү. Одоо энэ нэгэнд ханаа тэмдэглэсэн чинь одоо энэ шар шугамд харагдах төхөөрөмжүүдийг тэмдэглэе. За би жишээлбэл энэ төхөөрөмжийн энэ хэсэг харагдаж байна. Энэ төхөөрөмж энэ нь харагдаж байна. За энэ энтлийн шугамыг хамгийн захын цэгүүдээр нь тэмдэглэж яваарай. За энэ төхөөрөмж харагдаж байна. Энэ харагдаж байна. За энд нэг төхөөрөмж тал харагдаад байна. За юу ч гэсэн тэмдэглэчихье. За тал шугам нь энэ дээр байх юм байна. За ингээд явсан. Шар шугам одоо ийшээ хөндлөө эхэлсэн. Ийшээ эргэсэн. Энэ ширээнүүд надад хамаатай юу?
Хамаагүй. Яг гэвэл бүр 2 давхар ханны цааш шаргалмаас олно. Тэгэхээр харагдахгүй. Энд юу харагдаж байна вэ? Энэ лисва харагдаж байна. Энэ харагдаж байна. Харин энд хаалга голлоо таарчлаа. Тэгвэл хаалгыг тэмдэглэнэ. Хаалгыг тэмдэглэлээ. За энэ юу вэ? Лисва харагдаж байна. Ахаад энэ хөрөгч харагдаж байна. Хоёр хаалгатай тийм ээ. За тэгсэн одоо ширээ харагдаж эхэлж байна. Нэг ширээ. За дээдлийн тэр даргын өрөө хамаагүй. За ширээ байж явах юм байна. Энэ ширээ байх юм байна. За нөгөө талын цэгийг хамгийн алсын цэгээр нь авчааг ойлгож байгаа. За суултуур байх юм байна. За суултуурын бас алсын цэгийг авчи. За угаалтуур. За энэ цэг нь байна. За энэ цэг нь байна. Тэм угаалтуур. За шар шугам дагаад явсан чи эргэжлээ. Ингэж явлаа. За энэ доош явсан энэ ч нэг яах нь хаалга үүдэн таарахгүй шууд лисва харагдлаа. Тэр коридор харагдахгүй байх нь. За энэ юу байх нь? Ширээ бас таарлаа. Ширээ таарлаа. Энэ ширээ таарлаа. За энэ ширээ таарлаа. За ингээд ерөнхий ширээний юуны тоног төхөөрөмжүүд их юм байршлуудыг ерөнхийд нь гаргачлаа. За одоо нэг хэмжээс хийх ёстой. За лайн хамгийн ихнийх маань юу байгаа вэ? За лисва байгаа юм байна. Шугамаа устгахгүй харчлаа лисва байгаа юм байна. За лисваны өндрийг тэмдэглэнэ. За тэрний тулд лайн аваад эхний цэгийг энд дарлаа. За лисваны өндөр хэд бол 1000 гэхээр миллиметрээр байгаа учраас метр болчихно шүү. За хэдүүлэн тай. За нэг 700-ийн өндөртэй юм болоо 70 см. Тийм үү? Ингээд өндрийг хийчлээ. Хажуу тийш нь ингээд дарчээ. За дараад нь дахиад юу байна? Хөргөгч байна. За хөргөгчний өндөр хэд юм болоо? За тэг даслал. За нэг 1700 байгаа юм болов? Тийм үү? 70 сая надаас өндөр байх гэж бодож байна. Дараагийнх нь юу вэ? Ахаад хөргөгч байна, тийм үү? Тэгэхээр саяны үйлдэл ахаад автыг энэ дээр цэгийг авлаа тэг даслал 1700 гэж хийлээ. Хажуу тийшээ ингэж яваад дуусглаа. Дараагийнх нь юу вэ? Лисва байна. Тэгвэл лисваны өндөр хэд вүлээ? За бид нэр түн 70-аар авчих гэсэн болсон. Тэгвэл 700 гэд хийчи. Алдсан байвал ахид засах ёстой. За дараад нь ахаад хөргөж тал байгаа тийм ээ. За энэ байна. Тэг даслал 1700 юу? 17000 биш 1700. За хажуу тийш нь энэ шугамтай перпендикуляраар огтлцуулчлаа. За дараагийнх нь юу вэ? Ширээ байна. Биш байна. Ширээнээс болтоод энэ лисва орж ирж байгаа юм байна тийм ээ. Шар шугамаараа ширээ хамаагүй байсан байна. За 2 лисва байна гэж байна. Хоёулаа лисва юу? 2 лисва дараад нь хөргөж байгаа юм байна тийм үү? За тэгвэл энд авлаа. Тэг 700. За 2 лисва юм чинь шууд нэг шугамаар зурчи. За дараад нь юу байгаа гэдэг вэ? Хөргөгч байна. Энд тэг даслал 1700 өндөр нь гарлаа. Хажуу тийш холболоо. Хөргөгч байна. Дараад нь ямар төхөөрөмж байна? Сая 2 лисваг буруу холбосон байна. Харж байна уу? Энэ биш хөргөгч энд байсан байна шүү дээ. Хөргөгч энд байсан байна. Тэг даслал хэдөө 1700 хажуу тийшээ холбосон. Энэ шугам зөвхөн эндээ байх юм байна. За энэ хаалга байсан байна. Тийм бааз. Тэг даслал за хаалга нэг 2000 тай болоо да гэж тааж байна.
За хажууд тийш навчи. А энд бол харин лисо байсан байна. Тэгээ энэ шугамаа устгахгүй хараад байгаа нь ийм хэрэгтэй. За одоо харин ширээ байгаа бах тийм үү? Хоёр ширээ байна. Ширээ байна. Тэг даслаа. За ширээ нэг хэдтэй бол бас нэг 700 таа бахаа. За хоёр ширээ юм чи хоёулангийн холбочих. За одоо юу байгаа вэ? Суултур байна. Суултур хэдийн өндөртэй болоо? Юу гэж бодож байна? За нэг 60 санжин болов уу? За дараад нь синк байгаа. Синк ер нь хэдийн өндөртэй юм бол? Нэг 80 санжин болов уу? За би таагаад байна. За дараад нь юу байгаа вэ? За суултур таарсан нэг лисо таарчих юм байна. Тийм үү? Суултурын дараа энд нэг лисо таарчих юм байна. За лисогийн чинь бид нэр 700-аар үзээд байгаа үлээ тийм ээ. За дараад нь хоёр ширээ таарч байна. Ширээг бас 700 гэсэн. За одоо энийг бас тэрэнд гэхдээ харин трим команд ашиглан даслахдаа одоо энэ дээр шалыг сонгож өгнө. Тэгээд яг нь тоног төхөөрөмжүүдийн өндрийг тэмдэглэсэн шугамыг сонгож өгнө. Ойлгомжтой тийм ээ? Зөвхөн өндөр сонгосон шугамуудыг. Алгасгүй ингээд өндөр сонгосон шугамуудыг сонгож өгөөд за одоо барилгын энтлийг устгачлаа, энийг устгачлаа. Энэ яагаад асахгүй вэ? Энэ асарсан шугам байгаа байна. За одоо бидний энэ бол юу дүрслэгдсэн бэ гэхээр энд одоо жишээлбэл энэ тэгшүүнцэс дотор яг лисо багтаад яг энд байрлал байж байгаа гэдэг. Байрлалуудаа хийжтэй гэсэн. Тэгвэл энэ дотор лисо яг яаж харагдсан зурж дүрслээ гэсэн. Тийм үү? Энэ параграфаар лисо. Ширээ яаж харагдсан бэ? Яг энд байрлал дээр тэг зурж дүрслээ гэсэн үг байсан. Боломжтой. За ийм учраас лисогийн харин нүүрний параграф байгаа учраас би вебэсээ жишээлбэл нэг лисо оруулж ирье. За kitchen дотор байгаа тийм ээ. За лисогийн нүүрний параграф энэ байна. За нөө хөргөч байгаа хөргөчний нүүрний параграф энэ байна. Энэ хоёрыг. За лисоны нүүрний параграфыг томруулаад харъя. Яг лисоны нүүрний параграф зогсоо тийм ээ. Нэг дөрвөн эргүүлдэг бариултаа дөрвөн билеттэй тэгээд яг нь хаалга үүдтэй гэсэн байна. За энэ лисог зөөгөөд яг энд байрлуулъя. 700 хамаагүй багтсан байна. Оруулж энд тавья. Тэгээд тэр шугамаа устгачээ. За энд лисо. Ойлгосон тийм ээ. За хөргөчийг харъя. Хоёр дараалсан хөргөч байгаа. Энд хөргөчийг байрлуулъя. За хөргөчийн өндөр ч гэсэн таарсангүй. Юу вэ нөө? Энэ шугамыг устгачээ. За энэ хөргөчийг ахаад тэгэхээр өргөн нь бол яг таарчгаад энэ рүү копиж тавья. Контрол оруулж ирсэн. Контрол дарсан. Энд тавилаа. За ахаад хөргөч чинь энд байгаа билүү? Энэ хөргөч энэ хаалга тийм ээ. Энэ хөргөч. За өшөө энэ дээр тал хөргөч харагдаж байгаа тийм ээ. Энэ тал гэдгийг нэ дэмжүүлж. За одоо лисо бас их олон байгаа. Лисогаа авч явлаа. Контрол дарлаа. За энд нэг лисо байгаа. Өшөө энэ бас лисо билүү? Энэ лисо ба. Өшөө энэ лисо билүү? Нойло. Энэ лисо тэгвэл тийм ээ. Тэгээд энэ донд лисо байхгүй л үү? Энэ лисо үстэй бас.
За. За энэ алдаатай шугамнуудаа устгах жилийн суаны хэлбэрийг өөрчлөөд байгаа. Өндрийг бид нэр алдсан байна гэдэг байгаа тийм ээ. За ерөнхий зарчмыг бол ойлгомжтой байна тийм ээ. Энэ. За хаад insert юунаасаа за house business за 0 энэ проекцэнд байсан тийм ээ. За sync энэ байгаа. Хаалга бас байгаа. Энэ гурвыг оруулаад ирлээ. Хаалга хаана вүлээ? Энд хаалга байгаа тийм ээ. За 2000-тай авсан сайн таарсангүй. Тэгэхээр тоног төхөөрөмж зурж байгаа бол энэ өндрөө таахгүй маш зөвөр нь оруулж их ёстой юм байна. Тийм байгааз. За энэ проекттой учраас таасан ч гэсэн яах нэг болж. За суултуурыг баг хэмжээгийн таацсан юм байна. Энд байсан. Тэгээ ингээд нэгэнт байрлуулсан бол тэр илүү шугамнуудаа арилгах чинь. За синкийг зөөж ирээ. За энэ цэг дээрээс нь зөөгөөд за бүгдээрээ энэ дээр нь байрлуулчих. За дараад нь энийг move command-аар зөөе. Тэгээд баацыг энэ дээр өгөөд энэ рүү татаад байрлуулчих. За өргөн нь яг таарсан юм чи яагаад жоохон зөрчив. Яг л таард энэ. За ингээд энэ яах нь байрлуулчих. Одоо хэмжээ нь мэддэхгүй, хийцэн мэддэхгүй юм ширээ байна. Тийм байгаас. За тэгвэл ширээний нөгөө проекцийг хэдүүлээ зурж үзүүлье. За энэ видеог зогсоохгүй энэ багтахааргүй том юм болчих шиг боллоо шүү.